Тэгээ Монгол улсын ерөнхийлөгч Турк улсад ажиллах үеэр бид нараас Турк улсын одоо Батлан хамгаалах аж үйлдвэрийн компаниуд болох Тусааш, Баяктар гэдэг компаниудаа уулзсан. Тусааш компани бол төрийн эмчт одоо цэргийн зэрэгтэйг үйлдвэрлэдэг компани. За Баяктар бол хувийн эмчт компани гэж байгаа. Аль алинтай нас уулзаа, аль алинаас дороо нь үйлдвэрлэдэг. За эднэртэй бас Батлан хамгаалах аж үйлдвэрийн салбарт хамтарч ажиллах талаар тодорхой ярилцлага хийсэн. Үүний үр дүнд Монгол улсаас дороо нь үйлдвэрлэх боломж байна уу гэдэг талаар судалгаа хийж байгаа. Баяктар компани одоо төлөөлөгч нь Монгол улсад ирээд ажиллаад явсан. Тодорхой одоо тооцоо судалгаа хийж байгаа. Ер нь ихтэй бол Туркийн дроонууд бол үндсэндээ бол нөгөө том оврын дороо үйлдвэрлэдэг юм байна лээ. Тэр үүднээс бас том оврын дороо бол Монголд бол бас үйлдвэрлэх нь хэр зохимжтой гэдэг нөхдөд саналаа хэлэх бах. За бидний бас одоо бодож байгаа бодлого зорилго бол бид өхөн бас жижиг оврын дороо дээр анхаарч байгаа. Тэгээ жижиг оврын дороо үйлдвэрлэх талаар бол Хятад улс, за Солонгос улс, за Энэтхэг гэдэг улсуудаас ажиллаж байна. За энэ хүрээнд үндэслэл бид өхөн бас дорооны үйлдвэр ямс Монголд байгуулнаа. Дорооны үйлдвэр бол бас барилга байгууламжийн ажлыг бид бас бариад эхэлсэн байгаа. Эхний ээлжинд ямарсан бол жижиг оврын одоо иргэний болон цэргийн зориулалтаа ялангуяа одоо улс аж ахуйн салбарт одоо шаардлагатай хортон шавж устгах, газар тариалан цаг агаар одоо бүхэл төрлөөс очоо бараа тээвэрлэх гээд энэ чиглэлийн дороонд л илүү анхаарах гэсэн бодлого төлөвлөгөөд ажиллаж байгаа. За мөн одоо бас бид сум үйлдвэрлэх галт зэвсэг одоо сумны үйлдвэр маань тоног төхөөрөмжөөр ичсэн байгаа. Одоо энэ жил барилгын одоо тийм сумны үйлдвэрийн одоо барих ажлыг одоо эхлүүлж байна. Одоо энэ жилдээ бид сумны үйлдвэрээс ашиглалтанд оруулчихнаа. Тэгээд энэ цаашдаа бас нөгөө эдийн засагт нөлөөлөх юм байна. Батлан хамгаалах аж үйлдвэрийг хөгжүүлэх хүрээндээ бид үндсэндээ бол техник, технологи, инновацийн одоо төвийг байгуулж байгаа. Батлан хамгаалах аж үйлдвэрийн одоо нэгдлийн дор. Энэ хүрээндээ бид үндсэндээ бол дороо үйлдвэрлэх, сум үйлдвэрлэх, зам одоо радио станц үйлдвэрлэх дотооддоо энэ зөвхөн Батлан хамгаалах салбарын хэрэгцээнд биш улс ардын аж ахуй иргэний одоо тийм зориулалтаар ингээд иймэрхүү мэдээллийн технологи зам одоо техник, технологи давуу талыг ашигласан томоохон одоо аж үйлдвэрүүдийг бас бий болгох тал дээр бид бас тодорхой ажлууд хийж байгаа үр дүн тогтохгүй гарнаа. Хэдийн хугацаанд юу юм яг тэгээ сумны үйлдвэр бол энэ жилдээ ашиглалтанд орчин, дорооны үйлдвэрс бид энэ жилдээ ашиглалтанд оруулах бодолтой ажиллаж байгаа.